орын улиралд за 3 сараас нь 7 сарын орчимд бол ачаар дамжих халдвар төвчний яг ид улиралчлал байдаг. Тэгээд жишээлбэл одоо Монгол улсад ачаар дамжих халдвартай одоо халдварын одоо 3 тохиолдол 3 өвчлөл бол бүртгэгдсэн байдаг. Энэ жилийн хувьд бол одоогийн байдлаар одоо ачиг тазуулсан гэсэн анамнесттэй өгүүлэмжтэй эмнэлэгт ирээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 286 тохиолдол одоогийн байдлаар сүүлийн 2 сарын хугацаанд бүртгэгдсэн. Бид тэрний дагуу сарын хөргөмж зохион байгуулалт ажиллаж байна. Суралтын түвшин одоо 30% ийм төв мэдрэлийн тогтолцоо гэмтээж саажилт үүсгдэг ийм аюултай өвчлөлийн энэ бол одоо за нэлээдгүй одоо эрсдэл дагуулж ингэж сүүлийн хэдэн жилээс судлах шаардлагатай. За иргэдийг урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй түгэх шаардлагатай ийм одоо өвчлөлүүд нэг болсон. Хамгийн гол хийх шаардлагатай юм ерөөсөө ачиг тазуулахгүй байх л ерөөсөө урьдчилан сэргийлэх гол. За ингэхийн тулд одоо яах юм бэ гэхээр иргэд бол одоо энэ эрсдэлтэй бүс нутаг за өдөр одоо байхдаа за энэ ой модонд явахдаа бол битүү тод өнгийн ачигчин бол өөрөө бор өнгөтэй шүүд. Тийм учраас ачигнаас энэ эсрэг өнгийн хувцсыг юу цайвар хувцсыг зөвлөдөг юм шиг хүмүүс. Цайвар хувцсыг өмсөж явах юм бол өөрөө битүү тэгээд бүх харьсаа битүүлсэн ийм хувцсыг өмсөж явах юм бол нөгөө ачиг байх юм бол бие дээрээс авч салгаж орхих гэдэг энэ урьдчилан сэргийлэх хангамжийг авна. За хэрвээ ачиг хазуулчих гэж бодъё. Ачиг хазуулсан тохиолдол бол өөрийгөө бас хянах хэрэгтэй. За өөрийгөө хянахын тулд бол одоо тухайн одоо хэрвээ ачиг хадсан байх юм бол тэр ачигаа одоо лаборатори шинжилгээнд өгч болох шаардлагатай.